Дутуу болон хүнд өвчлөлтөй няраг улсдаа ганц байх их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв түлээн авч эмчилдэг байсан бол нийслэлийн өргө амарч газарт барилгын өргөдөл хийснээр няран эмэгийг эмчлэх хэсгийг шинээр байгуулсан. Гэвчэнд хэрэгтэй тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалтгүйгээс шалтгаалж халдвар дамжих, няраа эндэх гэх мэт эрсдлийг нэмэгдүүлж байсан. Тэгвэл их хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор эрүүл үрс гэрэл тэрээдүй төрийн бас байгууллагаас нийслэлийн өргө амарч газрын хамт олонд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлгэллээ. Нэраа бүрт хүрэлцээтэй стандарт шаардлагыг хангаж хэвээ ажиллахын тулд нэмж 6 төрлийн 80 ширхэг тоног төхөөрөмж шаардлагатай болсон юм байна. Тиймээс өнөөдөр нийслэлийн өргө амарч газрын нэраа стандарт 18.2 сая төгрөгийн үнэтэй 6 ширхэг фото эмчилгээний аппарат, 2 ширхэг шаралт хэмжих билиметр аппаратыг хандуулж байгаа юм байна. Дутагдaltaй байгаа тоног төхөөрөмжийн судалгааг хийгээд бүтэн жилийн турш одоо хандуулагч нараас хандиваа цуглуулад тэгээд өнөөдөр одоо Солонгос улсад үйлдвэрлэсэн 6 ширхэг одоо шаралтын BT 400 загварын аппарат тэгээд билиметр 2 ширхэг нийтдээ 8 ширхэг тоног төхөөрөмж 18.2 сая төгрөгийн үн бүхий одоо тоног төхөөрөмжүүдийг гардуулж өгöd баяртай байж байна. Тус амарчих газар жил дунджаар 16 инх амарчдаг байна. Хэвтээ эмчилүүлж байгаа нэран өвчлөөр нь авч үзвэл нэран шаралт хүндэрч ирэх нь байнга ихсэж байна. Нэран шарлалтыг эмчлэх фото эмчилгээний LED аппарат 30 ширхэг байх ёстойгоос 7 ширхэг, шарлалтыг хэмжих аппарат 4 байх ёстойгоос 1 ширхэг байсан нь эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломжийг хязгаарлаж байжээ. Энэ аппарат маань одоо ультрафиолет ийм гэрлэр хүүхдийн шарлалтыг эмгэг байдал шижүүлэхээр буулгах юм зорилготой. За ингээд бид нар бас судалгаа хийж үзсэн эргэж ирж байгаа хүүхдүүдийн хамгийн гол одоо нэг шаардлагатай байгаа. Монгол хүүхдүүд эх орондоо эрүүл чирэг өсөн торних боломжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой байгуулагдсан эрүүл үрс гэрэл дээрээдээ төрийн бас байгууллага нь сайн санаат дэмжигчдийн хүчээр 7 дахь төслийн амжилттай хэрэгжүүлж байгаа нэ. Фото эмчилгээний аппаратны хүртээмж нэмэгдснээр нэран эмгэг шарлалтын хүндрэлээс үүдэлтэй цус харуулт болон тархины саажилтаас сэргийлэх ач холбогдолтой юм а. 5 оноос 20 гаруй